Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр шимийг нь хүртэж байгаа иргэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор хөдөлмөрийн өгөөж нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. За намайг аюурсны мөнх хэр гэдэг. Би Цэрэглэн сум 4-р Очир үрээ гэдэг багт амьдардаг. Одоо миний малаа малж байгаа газар бол одоо Бухын нуур гэдэг. Тэр газар амьдарч байгаа. Одоо 97 оноос хойш л одоо мал малж байна да. 8 дугаар анги төгсөөл хөдөө гарсан тэгэл малаа маллал өдөө болтор явж байна. Би нэг 67 мал авсан дамбог. Тэр одоо нэг 300 грамм 400 шахуу болж байна. Тэр мал маань. Тэгээ надад миний амьдрал хэрэгцээтэй олцсон л болж байна. Энийг үл үр дүнтэй гэж бодож байгаа. Банкны зээл гэж нэг хүн зээл мал аавна гэхээр одоо хүмүүг нь илүү төлөх ажилд орно. Тэрний энэ ингээд боцолтгоо тусланд яаж байгаа болохоор 50% гэдэг чинь бас биднэрт хамаагүй наанд тусч байна. Амьдралд хүүгүүгээр зөвхөн л 4 сая төгрөгийн 2 сая төгрөгийн л 50% л буцаад ирсэн. Одоо нэг 4 дээр нь л малаа өсгөж байна дөө. Хонь ямаа адуу хөр. Тэр үйл өсгөж байна. Тэгэл залуу малчтай дэмжиж малжуулаад явбал тэгээд ходог босмыг нь гаргаж өгөөд тэгвэл бас малчд бас урамтай л баг залуу усуд л. Тэгээ бэлчээрийг нь залуу малчд өөртөө тэгээ бэлчээр өдрөө сонгоод яачаад энэ хэвд нь ходог усын дэмжиж тэгээ бэлчээр юу мөнгөнд дэмжиж өгвөл тэгээ болох л баг л дөө. Манайх зуны цаг бол голоо гараад идэх юм уу. Тэгээ өвөл болонгод одоо ингэ намарсаа дурагшаа ходог руу ороод тэгээд ходог бас жоохон тийм байт юм уу манайхны шил. Тэгээ гадар нутаг гэвэл жоохон бэлчээр жоохон хомсдох юм байдаг манайд л. Гараад тэг гадраа тэлэхээр жоохон хатан модлонгийн талбай малбай гэж жоохон тийм юм байдаг. Тэгээ энэ дотроо бол одоо тэгээд бага бэлчээрээ бэлчээгэл байж энэ да. Тогтволал тэгээд наан цаана гэл олон түмэнтэй тэгээд болчихлоо. Малаа өсгөөд 2-3 нугуулаад өсгөчлөө. Тэгээд одоо миний хувьд бол өсөөл үсгийн төлөөл явна. Хонь малаа бол тэгээд сайжруулах үйлдвэр ухсааг нь бас сайжруулад. Тэгээд хуучин үзэмчин хоньоо тэгээд одоо бороод хонь мэнтэй нийлүүлээд тэгэл арай л жинд зарах махнагын талаарч жинд дарах арай л өөр болгоод тэгээд байж л. Өөрөө танаар л одоо 30 усын сэлвж байна дөө. Энд төсөл 7 хүн амрагцсан. Намаа амрагдахад 5-6 айл амрагцсан. Одоо тэгээд авсан төслөл айл болох үр ашигтай үр ашиггүйгээр үрж яахгүйгээр тэгэл үр ашигтай хойчтой үрдээ хийл. Үр хөвгтөө тэгэл тэгж л бодчихсон да.